Мэд. За хуулийн төслийг дэмжиж байгаа. Сая баасан жаргалагч маань хэллээ. Шин шүүх одоо би даасан шүүх байгуулж байгаа гэж хэлж байна. Тэгээ гэр бүлийн хэргийг өмнө иргэний хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар бүлгээр л одоо шийддэг байсан байна. Гэхдээ энэ хуулинд бол гэр бүлийн одоо холбогдлолтой хэрэг, гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан ч гэдэг юм уу ийм байдлаар нэр томьёо юм тодорхойгүй юм ойлгомжгүй зүйлүүд бас байсныг ингээд нэгтгэхэд хууль болгож байгаа нэг сайшаалтай байна. За ингээд асуултууд байна. За гэр бүлийн хэрэгт нэлээ их тодорхой заасан байна. Ямар хэргийг авч үзэх вэ? Гэрлэлт цоцлол, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамжийг хүнд үлдээх, за дундын эд хөрөнгийг хуваах зэрэгс гадна үрчлэлт, асраа хамгаалах, харгалзан дэмжлэг тогтоох, хүчингү болох зэрэг хүүхдийн эцгийг тогтоох зэрэг өргөн хүрээгээр гэхдээ яг тодорхой хүүхдээ ингээд чиглэсэн чиглэлээр авч үзэж байгаа нь бас их ойлгомжтой болж гин гэж ингэж бодож байна. Тэгээд ер нь ард иргэдэд ямар гол мессеж өгч байгаа вэ? Тэрийг бас нэг одоо олон хүн сонсож байгаа энд хэлж өгөөч гэж байна. За ингээд миний хувьд бол ер нь 4-1 гэдэг заалт энэ хүүхдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг тэргүй ээлжинд хамгаалах зарчим баримтлна гэж ингэж заасан нь бол их том дэвшил болжээ. За ингээд 4-3 дээр бол нэг ийм зүйл байна. Хүүхдийн суралцдаг сургууль нь за тэгээ мэдээж олон газар хэлсэн байсан. Хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлгүйгээр за одоо тэр эцэг эхчүүд байна уу хэн байна тэр нь зөвшөөрлгүйгээр шүүх шийдвэрээ гаргахаас өмнө шүүхэд гомдол хүсэл гаргах хэрэгтэй гэж ингэ зааж гисэн байгаа юм. Тэгэхээр энэ их сайн заалтай байна гэж харж байгаа. Тэгээ үүнийг хэрхэн ямар арга замаар хэрэгжүүлэхээр бодож байгаа вэ? Жишээлбэл одоо сургууль багш нар нь ингээд оролцоод бол нэмэгдэж байгаа сайн. Гэхдээ тэд нар маань гэрч болох нь байна, нотлох баримт хэлэх нь байна. Тэгээд энийг хэлсэн багш ажилтныг хэрхэн хамгаалах ямар зохицуулт байгаа вэ гэсэн талаар бас тодруулж асууя. За нөгөө талаас эцэг байх, эрх хасах, үржилтийг хүчинг болгох гэдэг 13-1-т бас гэх зэрэг ийм том асуудлыг шийдэх гээд байгаа юм дээр дан ганц шүүгч дангаар шийдвэр гаргаад оролцсноо гэсэн юм зүйл дээр жишээлбэл нэг шүүгч биш шүүх бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэх талаар заалт оруулах тийм санал одоо бас заалт тийм боломж байхгүй юу? За мөн 19 дугаар зүйл тэр жигтэй гэр бүлийн нөхцөл байдлыг шинжилэн судлах шинжээчийн талаар ингээд урьдсан байгаа юм. Нөхцөл байдлын үнэлгээг ямар арга зүгээр хийх вэ? Тэр үнэлгээ гэдэг дотор нөхцөл байдлын үнэлгээ гэхээр бас тийм яг шууд ойлгохдохгүй байна. Тэгээд нөхцөл байдлын шинжээч гээд ийм зүйлийг хангасан одоо насанд хүрсэн ийм сургууль мэрэгчлэр төгссөн хүн байна гэдэг нэг шаардлага хангасан шүүхийн ажилтан хэлнэ гэсэн байгаа юм. Тэгээд ийм бэлтгэгдсэн хүмүүс ер нь одоо хэд байдгийг таны сая яриад байгаа энэ мэрэгжлийн хүн гэдэг байгаа энэ шинжээчийг хилээд байна уу? Тэгээд шинжээч нар маань үнэхээр ингээд мэрэгжлийн байж чадах уу? Одоо сургууль дээр нийгмийн ажилтан гэж хүн байдаг л да би одоо сургууль. Тэгээд тэр нийгмийн ажилтан хүүхдэд одоо унш тавьж байгаа юм шиг мэрэгжлийн хүртэл шийдээд өөрийнх нь тэр одоо хөнгөн аутизм ч гэдэг энэ шийдэ гаргахад эцэг энийг бол хүлээн зөвшөөрдөг л дээ. Тэгвэл шүүгч нь энэ шинжээчийн гаргасан үнэлгээ дүгнэлтийг үнэхээр л энэ ч одоо янз бүрийн шинжээчүүд байх болгүй шүүх болгон дээр одоо байх нь те. Тэгээд энийг хүлээж авах хэсгээр ийм ойлгомжгүй байдал өөрөөлөө шүүгч шинжээч хоёрын хооронд юм уу ийм байдал үүсвэл энэ хууль дээр одоо хэрхэн зохицуулагдж байгаа вэ гэдэг асуудал. Тэгээ ер нь жилд гарч байгаа нийт хэргийн 10 орчим хувийг гэр бүлийн хэрэг эзэлж гин гэдэг бол их том тоотой хэрэг байна л да. За баасан жаргалагч хариулъя. За хууль зүйн дотоод хэргийн амнаас хуулийн төслийг өргөн барихтаа анх шинжээч гэдэг ийм нэр томьёотой өргөн барьсан. За тэгээ хуулийн ажлын хэсэг нэлээ ажиллаж байгаад бол энийг яг шинжээч гэдэг нэр томьёо нь өөрөө тохирохгүй юм байна. Шинжээч гэхлээр хүндлэнгийн бие даасан хараат бус байх. За тэгээд бас шүүхийн шинжилгээний тухай хууль гэдэг эрх зүйн орчин нь бол маш өөр байдаг. Тийм учраас энэ хүн бол яг шинжээчийн статустай бол ажиллахгүй маань харин хүүхэд гэр бүлийн мэрэгчлэлтэн гэдэг ийм одоо статусаар ажиллах хэрэгтэй юм байна. Нэг. За тэгээ энэ хүн өөрөө яг шүүхийн одоо байгууллагын захиргааны ажилтан ийм байдлаар ажиллана. За цэвэр энэ хүний гаргах дүгнэлт санал бол маш мэрэгжлийн ийм санал дүгнэлт байна.
За хуулиар бол бид нар бас 3-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан байх сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, социологч гэсэн эдгээр ийм 3 ажил мэргэжлийн ийм хүмүүс бол шүүхэд бол яг ингээ бүтэн цагаар яг шүүхэд бол шүүгчд шаардлагатай мэдээлэл тайлан гаргаж өгөх ийм одоо мэргэжлийн хүн байна гэж харж байгаа. За түүнээс гадна яг энэ тайлан буюу хүүхэд гэр бүлийн мэргэжилтний өөрийнх нь бүрэн эрхийн асуудлыг бас хуулиар нэлээд наривчилсан. Энэ хүн дүгнэлт гаргахдаа ганцхан хүүхэдтэй уулзахгүй хүүхдээс гадна багштай хүүхдийн амьдарч байгаа орчин за бүр eenэгшин дассан байдал өвөө шаардлагатай бол өвөө эмээтэй нуулзах гих мэтэр маш нарийн ийм судалгаа явуулахаар бол бүрэн эрх дээр нь заасан байгаа. За тэгээ эдгээрийг бас арга зүйн хувьд бол баш харилцаа адилгүй ийм одоо бас арга зүгээр бол явуулна. Зарим тохиолдолд магадгүй ажиглалт явуулах шаардлагатай бол эсвэл ярилцлага хийгч гэдэг юм уу. За сургууль бусад одоо шаардлагатай мэргэжлийн байгууллагуудаас нөхцөл байдлын дүгнэлт гаргуулж авахч гэдэг юм уу. Гэх мэтэр ингээд маш олон одоо төрлийн арга зүгээр бол ийм мэргэжлийн дүгнэлтийг бол гаргана гэдэг ийм байдлаар бол томьёолж өгсөн. Гэхдээ энэ мэргэжилтний дүгнэлт бол дүгнэлтийг бол шүүгч бол харгалзаж үзэж шийдвэрээ гаргана. Гол нь энэ мэргэжилтний дүгнэлт өөрөө маш чухал нотлох баримт учраас эдгээр энэ баримттай бас зарим тохиолдолд бол эцэг эхийг танилцуулахгүй хураангуй байдлаар бас гаргах хэрэгцээ шаардлага бас гарч болжгүй байдаг. За тэгээ бусад улс орны туршлагыг харахаар ч гэсэндээ дэлгэрэнгүй, хураангуй. За зарим тохиолдолд шүүгч нар тухайн гэр бүлийн нөхцөл байдалтай бүхэлд нь биш яг ганцхан асуудлаар жишээ нь дүгнэлт гаргуулахаар бас тухайн мэргэжилтнээ жишээ нь томилж олно. Юу гэдгийг хүүхдийн одоо аавтайгаа eenэгсэн тассан байдал дээр дүгнэлт гаргаад өгөөч ч гэдэг юм уу те. Гэх мэтэр ингээд маш олон ийм асуудлуудаар бол шүүгч өөрөө захирамжаа гаргаад шийдвэрээ гаргаад тухайн одоо ажилтнаа бол даалгаад ингээд энэ мэргэжилтэн бол шийдвэр тухайн мэргэжлийнхаа тайлан дүгнэлтийг гаргана гэж ингэж харж байгаа. За хоёрдугаар таны дээр асуусан багш нар орж ирэх боломжтой болж байгаа гэдэг бол энэ хуулийн бас нэг чухал олдтой тал. Ер нь бол иргэний ирэг дээр бид нар эрх ашигт хөндөгцсөн талууд л энэ шүүх хуралдаанд оролцдог, шүүхэд хүсэлт гаргадаг. Харин хүүхдийн тухайд хүүхэд өөрөө өөрийнхөө эрх ашигыг хамгаалах эрх зүйн чадамжийн үед бол төдийлөн харилцаа адилгүй байх учраас шаардлагатай тохиолдолд багш нь хэрвээ энэ асуудлыг мэдэх юм бол тухайн шүүхэд хүсэлт гомдол хүртэл гаргах ийм бүрэн эрхтэй байхаар бол хуульд оруулж ирж байгаа. Бодит амьдралаас ч гэсэн энэ өөрөө заалт урган гарсан. Шүүгч нарын дунд хийсэн бас яриа судалгаа за мөн гадны бусад улс орны туршлагыг ингээ харахад хүүхдтэй хамгийн ойр ажилдаг хүмүүсийн нэг бол яалчгүй багш сургууль хүмүүжүүлэгчтэй байдаг. Хүүхдийн нөхцөл байдлын талаар хамгийн сайн мэддэг хүмүүсийн нэг байдаг. Гэтэл маргаанд оролцож байгаа хоёр талын хувьд бол хоёулаа шал хоёр өөр одоо юу гэдгийг эсрэг ийм эсрэг одоо байр суурьтай байгаа тохиолдол хүүхдийн эрх ашигын асуудлыг шийдвэрлэхэд бол бас яг энэ багш нар сургууль хүмүүжүүлэгчдийн байр суурь нөхцөл байдлын үнэн бодит мэдээлэл бол маш чухал үүрэгтэй байдаг. Үн цэнтэй байдаг. За гал удрах шүү тодруулж асууя. Тэгэхээр энэ зүйлүүд их давуу байдлыг бий болгоод байгаа л да. Гэхдээ энэ хүмүүсийн мэрэгжлийн байлгах бас айдасгүй байх гэдэг байдлыг яаж хангах вэ? Одоо тэгээд одоо юу гэдэг нэг мэдлэн социологч гэдэг хүмүүс ч одоо их сургуульд үзэж байгаа хөтөлбөр нь бол энэ чиглэл рүү бол ороогүй байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ихтэй сургуульд үздэг хөтөлбөрт хүртэл оруулах ажлыг бас энэ шүүхийн мэдлэгтэй болгох энэ төр ч бас их чухал шүү дээ. Тэгвэл ийм хүмүүс энэ их чухал санаа нь бол их зөв байгаад байгаа. Тэгээ сая багш нарыг ярьлаа. Багш нарыг бас оруулах асуудал дээр ч гэж байна. Тэгээ би түрүү бас юу асуусан байж байгаа. Нийт одоо энэ хэрэг АТ багш нарын талаар бол хэлсэн байж байгаа. За энэ дээр ер нь бол эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд ингээд тусгай нэг бүлэг болсон байгаа шүү дээ. Дөрөвдүгээр бүлэг гээ те. Энэ чинь өөрөө эвлэрүүлэн зуучлалын хууль байгаад байгаа. Энэ хуулиас юугаараа ялгаатай юм? Яг одоо ингэснээр одоо ямар дэвшил гарч ирэх үү? Жишээлбэл дөнгөж 3000 гаруй хэрэгээс 12% л амжилттай шийдэгдсэн байдаг, эвлэрсэн байдаг. За ажлыг хариулъя. Баасан жарлаг шүү. За эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны хувьд одоогийн бидний явж ирсэн эвлэрүүлэн зуучлалаас энэ шүүхийн шатнд дах эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа гэдэг бас нэг ийм онцлог ийм бүлэг зохицуулалт орж ирж байгаа. Тухайн хэргийг хүлээж авч байгаа шүүгч
өөрөө хэрвээ энэ гэр бүл бол эвлэрэх боломжтой гэж үзэх юм бол эвлэрүүлэн зуршлын багц шилжүүлнэ гэж байгаа. Гэхдээ бид нар энэ дээр нэг зүйлийг айгүй сайн бас ойлголцох хэрэгтэй байгаа. Ер нь эвлэрүүлэн зуршил гэж юу юм бэ? Тэр хоёр одоо эхнэр нөхөр хоёрын хувьд салхаа болохыг бид нар эвлэрлээ гэж ойлгох юм уу? Эсвэл маргаантай асуудал бүрээрээ харилцан тохиролцохыг эвлэрэл гэж ойлгох юм уу гэдэг дээрээ бид нар бас их зөв ойлголттой болох хэрэгтэй. Асуудал бүрээрээ талууд харилцан тохиролцоод ингээд асуудлаа шийдэж чадах юм бол энэ бол амжилттай эвлэрэл гэж явах ёстой. За түүнээс гадна бидний нэг бас нэг ойлголт байдаг. Энэ гэр бүлийн шүүгч нь цаашид хүүхэд гэр бүлийг эрүүл харилцааг аварж үлдэх ийм шүүх байх ёстой. Тэрнээс биш гэр За гүйцэг хариулчээ. Баасан жаглал шүү. гэр бүлийн харилцааг эрүүл сарвал хэдийгээр гэр бүл цуцлагдсан ч гэсэн хүүхэд аавтайгаа харилцаад ямарваа нэгэн айцгүй, ямарваа нэгэн асуудалгүй харилцаа авч байх ёстой. Хүүхэд ээжтэйгээ бас ямар нэгэн асуудалгүй харилцдаг байх ёстой. Гэх мэтэр ингэж хүүхэд аав, хүүхэд эцэг гэхийн хоорондын харилцааг маш ингэж зөөлөн аргаар энийг бол авч үлдэх нь бол бидний хувьд бол энэ шүүхийн хамгийн гол бас нэг том сорилт болно гэж харж байгаа. За нөгөө талаараа би таны дээр асуусан багш нарт ямарваа нэгэн айдас, ямарваа нэгэн асуудал үүсэх вэ гэдэг дээр мөн бас энийг бас бид нар нэлээд ярилцж байгаад шаардлагатай тохиолдолд шүүхийн нотлох харимт болоо шүүхийн нэхэмжлийг гардуулж өгөхдөө хүртэл шаардлагатай бүх мэдээллийг нууцлж дарж агаад гардуулж өгөх ийм одоо боломжтой ахаар бас хуулийн төсөлтөд бичиж шинээр нэмж оруулсан байгаа. За гал одох шүүн тодруулж асууя. За бас ингээд өдөөс харж байгаа ярьж байгаа гэдэг шиг. Тэгэхээр гэр бүлийн хүрээ нэг хүчирхийлэл эхлээд ингээд явагдаад байгааг бас хамгийн сайн мэдэж эхэлж ажигладаг хүмүүс бол багш нар байдаг. Тэгээ сургууль дээр ярьж эхэлдэг байхгүй. За энэ хүүхдийн гэр бүл болохгүй байна, аав нь болохгүй байна, ээж нь болохгүй байна ч гэдэг энэ хүүхд маань юм байна гэдэг. Тэгээд тэр мэдээлэл авдаг их усрыг эхлээд өгөхгүй байна л да. Хэрэг мэрэг дуудагдал ингээд явсны дараа өгөхгүй дээ ш. Тэгэхээр урьдчилж эхэлж энэ сургуулиудтай холбоотой ажилдаг, энэ талын судалгаа авдаг ийм юм дээр бас энэ хууль дээр оруулж ирвэл их зүгээр байна гэж бодож байна. Тэгээд багш нар хүчийг ингээд хүүхдийн шавнырынхаа төлөө явдаг гэдэг тал дээр ингээд оруулж ирэх энэ ажлыг одоо ойлгуулж боловсролын байгууллагын хүмүүст бас нэг хэлж ярьж энээс өөрчлөлтөнд сэргийлэх зүгээр гарсан хойно нараас нь яваад асуудал хүндэрсэн хойно биш. Тэгээд сургуулиар дамжуулаад бас гэр бүлийн боловсрол олох ийм төвөгт орохгүй байх талаар арга хэмжээ авах талаар зоолох зүйтэй байна. За санал хэллээ. За гишүүд асуулт асууж үг хэлж дууслаа. Хариулт авч. Байнгын орон сурвалж